Эрт урд цагт энэ дэлхийд 7 нар гараад ган гачиг болоод газрын хөрс улайдаад ус мөрөн ширгээд урмал мод хатаад амтэн хүн халууцаад адуу мал харангадаад байх суухын аргагүй болж гин. Тэгтэл тэр нутагт эрхий мэргэн гэдэг харснаа харавдаг, харуулснаа ондог хавтай мэргэн харваач байж гинэ. Огторгууд гарсан олон нарыг чи онож харваад устгаад өгөөч. Гуйж байна чамаас эрхий мэргэн Химэн налсан буурлууд болон олон амтэн түүнд очиж гуйж гин. Эрийн сайн төрсөн эрхий мэргэн харваач эрхийдээ ирчтэй, эрхэндээ цүстэй, залуу настай, халуун цустай хүн болохоор мэргэн харуудагтаа ирдэж ийхүү хэлв. 7 нарыг би 7 сумаар нэг харваад онож устгаж чадахгүй бол эрхий хуруугаа огцлоод эр хүнээ байгаад харуу суухгүй, хагд өвс идэхгүй амтэн болоод харанхуй нөхөнд амьдрна гэж ардаж тангаар хийж гин. Тэгээ тэрээр өөрийн хүлэг морийг хүлэглэн дорндоос өрнөд хүртэл огторгойд цоорсон 7 нарыг зүүнээс нь харавхаар холын аян завд гарч гин. Зах хязгаарын дорн зүгт ирэн 6 сумаар 6 нарыг устгаад 7 дахь нарыг харавхаар шагааж шившиж байтал нь хараацай шавуу урдуур нь орж халхалсанд харваад орхисон чинь хараацайн сүүхийг сэт онсон учраас алтан хараацайн сүүл 2 салаа болчихсон гин. Харин өнөөх сүүлчийн нар харваачаас айгаад баруун уулын цаагуур барс гэд дард орчихж гин. Эрхий мэргэн харваач хараацай шувууг садаа боллоо гэж харцаг алаг мориороо хөөж алах гэсэнд морин хэлж гин. Үдшийн харвай бүрийгээс өөрийн гэгээ ортол хөөгөөд хараацай шувууг би гүйцэхгүй бол хөл мөчийн минь ногтлоод хөдөө газар хаяарай. Би эмээлт морио байгаад инхэл тунхал газар амьдрах болно гэж ам тангаргаа өгчээ. Хараацай шувууг хөөгөөд хариугүй гүйцхийн даваан дээр хараацай шувуу хаашаач хамаагүй хальт боловсрээд арай гүйцэлдэхгүй зуглаасаар өөрийн гэгээ хүргэж гин. Эрхий мэргэн уурлаад харцаг алаг мориныхоо урд 2 хөрхийг огтлоод хөдөө газар хаячихсан чинь алаг даах болчихж гин. Алаг даагны урд 2 хөл богиндэ тийм учир тэр гин. Бас хараацай шувуу үдшийн харуу бүрийгээр морьтой хүний урдуур хойгуур ээрэн тойрон нисгэн намайг гүцгөө гэж доогдож байгаа нь тэр гин. Эрхий мэргэн өөрөө эр хүний ам тангарын ясороо эрхий хуруугаа огтолж хаяад эр хүнээ байгаад хар ус уудаггүй, хаг дөвс иддэггүй тарууг болоод харанхуй нүхэнд амьдрдаг болсон гин. Таруугны хөлийн саруу дөрв байдаг нь үүнээс болсон гин. Бас эрхий мэргэн харваач тарууг босноо мартаад орой өглөөний нарнаар отож байж нарыг харуна гэж өглөө орой нарнаар нүхнээсээ гардаг учраас тэр гин. Тарууганд хүн мах гэж хүн идэж болдоггүй мах байдаг нь эрхий мэргэний мах учраас тэр гин. Мөн энэ дэлхийд үлдсэн ганц нар нь эрхий мэргэнээс айгаад уулын цаагуур орчихсон учраас өдөр шөнө ээлжигдэг болсон гин.